Төсвийн орлогын бүтэц. Төсвийн орлогод нөлөөлөх хүчин зүйл. Улс орны эдийн засгийн эрэлт нийлүүлэлт, өсөлт, экспорт, импорт, дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үн, томоохон төслүүдийн үйл ажиллагаа, улс төрийн байдал, гадаад хөрөнгө оруулалт, дэлхийн хөрш орнуудын эдийн засгаас ихээхэн хамаарч төсвийн орлого хэлбэлцдэг. Монгол улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлэгч импортоос хамаарх орлого, түүний бүтэц болон уулуурхайн салбарын орлогыг их усүрээр дараах зургаар харуулв. Татварын бус орлого 962.5 тэрбум төгрөг буюу 12%. Уулуурхайн салбарын орлого 1,720 тэрбум буюу 22%. Импортоос хамаарх орлого 2,194.2 тэрбум төгрөг буюу 28%. Эдийн засгийн бусад хүчин зүйлийн орлого 2,986.2 тэрбум төгрөг буюу 38%-ийг эзэлж байна. Импортоос хамаарх орлого. Импортоос хамаарх орлогын бүрдэл 2018 оны төсөөлөл. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 45%, хэрэглээний бүтээгдэхүүн 28%, нефтийн бүтээгдэхүүн 17%, аж үйлдвэрийн орц 10%. Монгол улсад томоохон импортлогч орнууд. Импортын дүнгээр бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Япон, Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улс, холбооны бүгд найрамдах Герман улсууд томоохон импортлогч орнуудын тоонд багтаж байна. Америк нэгдсэн улс 208 сая доллар буюу 6%. Холбооны бүгд найрамдах Герман улс 128 сая доллар буюу 4%. Оросын холбооны улс 1 тэрбум 217 сая доллар буюу 34%. Бүгд найрамдах Хятад ард улс 1 тэрбум 427 сая доллар буюу 40%. Бүгд найрамдах Солонгос улс 197 сая доллар буюу 6%. Япон улс 363 сая доллар буюу 10%-ийг эзэлж байна. Уулуурхайн салбарын орлого. Манай улс зис, нүүрс, цайр, төмрийн хөдөр, жонш, гянт болд, молибден, хар дуглаг, цагаан дуглаг, манган, алт, литий, занар зэрэг эрдэс бүтээгдэхүүн экспортлдог. 2018 онд уулуурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогын төсөөлөл. Зис экспортлох хэмжээ 1,366 мянган тонн. Нэгжийн үн 1 тонн 6,430 доллар. Төсвийн орлого 1,7 тэрбум төгрөг. Нүүрс экспортлох хэмжээ 28 сая тонн. Нэгжийн үн 1 тонн 60-аас 100 доллар. Төсвийн орлого 495.5 тэрбум төгрөг. Алт экспортлох хэмжээ 21 тонн. Нэгжийн үн 1 унц 1291 доллар. Төсвийн орлого 80.4 тэрбум төгрөг. Төмрийн хөдөр экспортлох хэмжээ 7.5 сая тонн. 1 тонн 50-аас 64 доллар. Төсвийн орлого 57 тэрбум төгрөг. Цайр экспортлох хэмжээ 106.6 мянган тонн. Нэгжийн үн 1 тонн цайр 2241.8 доллар. Төсвийн орлого 42.6 тэрбум төгрөг. Бусад эрдэс бүтээгдэхүүнээс төсвийн орлого 37.5 тэрбум төгрөг. Нийт 1,720 тэрбум төгрөгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төсөөлөл байна. Уулуурхайн орлого татварын төрлөөр 2018 оны төсөөлөл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 806.3 тэрбум төгрөг. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 390.1 тэрбум төгрөг. Гайлын хураамж 55.8 тэрбум төгрөг. Ноогдол ашиг 47.8 тэрбум төгрөг. Бусад татвар 420 тэрбум төгрөг.